нэг тийм том бүзээтэй тэгэл одоо би чинь нэг жоо гурван муу зуршилтай тамхи татдаг байсан. Орой болгон 2 боргоо ууж унтдаг. Тэгээд бас нэг юм шүндэл болтол хөл өмбөг кино өнтер үздэг. Нэг тийм амьдралын буруу хэв маягтай яваад байсан л та. Тэгээд би ерөөсөө өөртөө одоо за энэ биш ээ. Энэ миний хүсэх энэ хүсэж байгаа амьдрал биш. Би ерөөсөө энэ амьдралаа хэв маягийг өөрчлөе гэж шийдсэн. Наасан байцгаана уу? Намайг Даштэндүй Гамбат гэдэг 57 настай бизнес эрхэлдэг. Хэд олон зангуултын олон улсын хэмжээний мастер тамирчин юм хүн байна. Миний түүх бол бас яг өрмөцөлтэй. Ягаад би тэгж хэлж байгаа нөхөр гүйлт бол миний амьдралыг үнцэнд нь өөрчилсөн. Би одоо 57 настай гэж хэллээ. Би 45 настайдаа анх гүйж эхэлсэн. Тэр гүйж эхлэх шалтгаан юу байсан гэхээр зэрэг тухайн үед би бас нэг жаахан илүүдэлжинтэй сэтгэл зүйн бас жаахан асуудалтай бас юм санхүүгийн асуудал тулгарсан. Нэг хүн чинь нэг юм нэг үнэлтийн үе байдаг шүү дээ, тийм ээ. Нэг тийм үе таарсан юм шиг байна. Одоо бодох дээр. Тухайн үед бол би өөрийгөө зүгээр ингээл болоод байна, ингээл мөнгө олоод байна, гоё байгаад байна гэж ингэж бодож байсан, бас биш байсан байлаа л да. Би ягаад тэгж хэлж байгаа нөхөр зэрэг одоо ингээд гүнж ихснээс хойш надад бол айгүй гоё эрэг өөрчлөлтүүд орсон. Одоо хамгийн наад зах нь зүгээр илүүдэлж юм байхгүй болсон. Би ч ингээл шүдэ угаагаад ингээд зогсоход миний нуруу өвддөг байсан. Баанаа угаачаад ингээд босох гэхээр хөшчөөд миний нуруу тэнэгдэггүй тийм байсан байхгүй юу? Тэгээд гүйж эхэлснээс хойш л ерөөсөө тэр бүх өвчин бүх юм бол арилсан. Одоо би аптек орж үзээгүй 10 хэдэн жил боллоо. Ханиад ч үрж үзээгүй. Одоо би бол 2 жилийн өмнө би охиныхоо хормон дээр нэг гоё бүжгэлсэн. Охинтойгоо аав хүн охинтойгоо бүжгэлнэ гэдэг бол айгүй тийм гоё мэдрэмж байхгүй юу? Би тэр мэдрэмжийг дахиж амаар байхгүй юу? Одоо миний ач охин чинь нэг 6 нарастай. Би бол ач охиныхоо хормон дээр нь бас дахиад бүжгэлмээр байгаа. Тэр үед би бас нэг жоохон айтайхан баймаар шүү дээ, тийм ээ? Ирч хүчтэй, энергитэй. Энэ нэмэлт бүтээгдэхүүнүүдийг одоо хэрэгэлдэггүй тийм улсуудын хувьд бол бас ингээд анзаарэгддэг л да. Гэмтэж өртгөн их байна. Даралт ихтэй гэж байна. Одоо 50 гаруй гутаал даралтны нэмэрэд эхэлж байна, тийм ээ. Хөдөлгөөний дутагдалд орчихсон байна. Нуруу их өвддөг болсон гэж байна. Тэгээд энэ улсуудад би бас энэ саплиментын нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байгаарай гэж зөвлөхийг хүсэж байгаа. Дараагийн цувралуудаараа бид нэр эрүүл амьдралын хэв маягийг яаж сахиж хэвших вэ? Ямар дадал зуршлыг бол яаж суулгах вэ? Үүнтэйгээ холбогдуулаад зайлшгүй хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн самлалт мэдүүдийг хэрхэн хэрэглэх вэ гэдэг талаар шинжилгээний ухааны үндэслэлтэй ийм мэдээллээр хангаад явах болно. Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг LEC Mongolia авсан.